Одоо ээж аваагаа дурсах гоё юм аа. Зүудэнд орж ирэхлээр л яг жинхэнэ уулзж байгаа юм шиг тэр өдрөө баяртай явна. Ээж аваа хоёроо зүудэлсэн байвал. Ээж аваа хоёртой би барьсан хамгийн том бэлэг бол гэр бүлийнхээ хүнийг очиод танилцуулж явах үе. Тэр гоё бэлэг. Дараа нь миний хүүхдүүд төрөл удам залгаад явах нэ гэдэг. Би бол аавыгаа тэгж боддог. За энэ миний удам бол тасрахгүй нэ гэл. Тэр итгэл төрж байгаа чинь гоё штэ. Тэгэхээр таны том бэлэг. Энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Сүбэдэцгийн сайтаас үзэж та бүхэндээ зориулсан бэлтгэж байгаа. Энэ жил баярын контент маань ээлж дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарыг манд Зачин хойморт Монгол Улсын их хурлын гишүүн Хуйлзан мянган орны дарга цогтоотор гишүүн хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчид нь бас энэ өдрийн мэндийг хүргье. Тантай миний хувьд одоо Монгол Улсын их хурлын гишүүн цогтоотор гэдгээс биш Монгол Улсын иргэн цогтоотортой чөлөөт ярилцлага хийх болно. Үгүй ашгүйтэй тэгмээр юм даа. Тэгэхээр хууль ярихгүй, улс төр ярихгүй, төсөв ярихгүй. Яг үн тэгжил ярмаар байна. Аливаа хүний тухай ярихад нутаг ус аав ээжийн тухай асуухгүй байж болохгүй. Тэгэхээр аль нутгийн хэн гэдэг хүний үр сад вэ? Энэ талаар яриагаа эхлэе. Одоо Төв халахын Түшээтхан аймгийн л хүмүүстэй манай ээж аав би бүхэлдээ. Манай аав Төв аймгийн Лүн сум юм. Ээж Дундговын сайхан овны хүн. Тэгээ би өөрөө Улаанбаатар төрсөн. Гэхдээ эдгээр бүгдээрээ нийлээд Түшээтхан аймаг байсан юм лээ. Тэгэхээр тэгээд би одоо ингээд нэг нэгээр нь тайлбарлаж явахын оронд та одоо нутаг ус хаанаас вэ гэхээр Түшээтхан аймаг гэх. Тэгэхээр лаа нэг л энэ Төв халахын хавцаал юм байна л гэж боддог байх гэж боддоо шүү дээ. Тэгэхээр таны нэрний утга учир ер нь ямар очтой юм бэ? Цогтоотор гэдэг нэрийг танд анх хэн хайрлсан? Ямар утга учиртай нэр юм бэ? Одоо манай аав ээж хоёр тэгэл аав л өгсөн баг. Миний зүгээр ах дүү нэр төрсөн бид нар дөрвөлээ. Тэгээ бүгдээрээ цогтой л доо. Тэгээд тэр ах эгчнэр тийм цогтой учраас мэдээж надад бол цог гэдэг нэр ирж оногдох нь ойлгомжтой байсан баг. Ойролцоо утгатай нэр өгөх гэдэг шүү дээ. Тий. Тэгээд нэг талаасаа тийм баг. Нөгөө талаас тэгээд яг манай ээж хоёрын бас надад өгс их том итгэл байх л та. Наваа нэг л нэг баатарлаг хүн болно. Би одоо ээж аваахаа бол тэр итгэлд хүрж баатарлаг бол болоогүй байгаа. Гэхдээ бас сайхан шүү дээ ээж аав надад тэгээд ер нь монгол хүн чинь дээр үеэс ингээл хүү төрөхөд баатар эр төрлөө л гэж ярьдаг байсан, бэлгшээдэг байсан. Тэгэхээр тэр нь одоо жим багта торонхай тийм бярта хүчтэй хүн биш байлаа ч гэсэн эр хүнийг баатар ирэл гэж одоо тэгж зөөгөнж хүсэж мөрөддөг байсан байх л гэж би боддоо. Тэгэхээс дөрүүлээ гэж юм тэгэхэд хоёр хүү хоёр охин уу? Айлын отго нь гурван хүү нэг охин би айлын отго. Нилээ ирэхвэ ба. Амар ирэх. Нилээ гэдэг чинь айгүй багцсан үг гэнэ. Маш их. Би бол маш их ирэх гэсэн. Таны ээж аав таныг төрийг дэвшилзэж яваа цаг үеийг харж амжиж чадсан уу? Чадсан. Би яг 16 оны онд манай аав бол гишүүн болохыг харж амжаагүй. Ээж бол яг ингээд ер нь ухаангүй хөвтчихс би яг гишүүн болоод орж ирэл. Тэгээ ээжтэй хүн сонгогдсон гэсэн чинь ээж уйлсан. Тэгэхэд жоох ухаан орсон. Тэгээ тэрийг мэдэрдэг юм байлээ ээж хүн. Тэгж гишүүн болохыг бол ээж маань тэгж л мэдсэн. Ээж хоёртой би барьсан хамгийн том бэлэг бол гэр бүлийнхээ хүнийг очиод танилцуулж явах үе. Тэр гоё бэлэг. Дараа нь миний хүүхдүүд төрөл удам залгаад явах нэ гэдэг. Би бол аавыгаа тэгж боддог. За энэ миний удам бол тасрахгүй нэ гэл. Тэр итгэл төрж байгаа чинь гоё штэ. Тэгэхээр таны том бэлэг. Ээжи бас танаар бахархсан байж тээ тий? Хамгийн сүүлийн цаг мөчид магадгүй. Тий. Тэгэл баярлал санаа алдаал уйлсан. Тэр цаг мөчид одоо таны сэтгэл тод болцсон л. Өө тийм штэ. Тийм тэгэл хүн ялсаа ингээл орж байгаа юм чинь.
Тий. Тэгээс манай ээж бас юу л дээ би нэг одоо эхнэр эднэртэй ярих айгуу дуртай. Жуудагийн тэмцээнд орвол тэр ч одоо 9 дугаар анги байсан баха. Сурагч гэдэг анхны сурагч. Тэгээ тэр үед ерөөсөө медальтай 3 тэмцээн байсан байхгүй юу? Хотын аварга медальтай байсан, улсын аварга медальтай байсан. Тэгээд сурагч гэдэг тэмцээн медальтай. Түүнээс өөр зөндөө олон тэмцээнд тэдний бүгд медальгүй зүгээр баярын бичгтэй байхгүй юу? Тэгээ би сурагчд ороод тэр чинь тэгээд жуудагийн барилдаанууд чинь нэг өдөр болоод дуустдаг байхгүй юу? Нэг өдөртөө л барилдаа дуустдаг. А тэр олон оролцогчтой байдаг байсан учраас 2 өдөр болдог. Тэгээд тэр чинь тэгэхээр хотын аваргаас амаагүй том арай улсын аварга төрөхгүй яг бол аймаг болгоноос ирэхгүй. Гэхдээ Эрдэнэт Багнуураас ирээл барилдажсэн байхгүй. Тэгэхээр чинь хотын аваргаас бол том тийм тэмцээн биш. Тийм учраас 2 өдөр болдог. Эхний өдөр нь би бүх барилдаандаа ялчаал хүрэл ирсэн. Тэгэл ээжтэй төсөлгүй би бүх барилдаандаа ялсан гэсэн чинь. Миний хүү жоохон болохоор нөгөөдөл нь харж үтсэн ухааны яриад би бүр жинхэнэ тесэрч байгаа юм чинь юу үстэй эн чинь би өстой яг үзчихэж авчирд ялж ирж байгаа ч гээл өстой тэр үед айгүй ооролж исэн гэтэл дараа нь ингээл бодоход нөгөө цагаан хилам хурчгүй маргааш нь барилдаантай байж штэ тэгээд хит өнгөрөөчихгүй цагаан хилам хурчгүй бодолтой хэлсэн үг цааталтай. Тэр ингээд цэрийн гаргаж хэлж байгаа үг байхгүй юу? Тэгээ тэр их чинь хүүхэд байхдаа үнэхээр ойлгодог юм. Тэгэхээр ингээл ээж бол илүү тийм ташууртах талдаа чи болоогүй байх шүү гэдэг л юу хэлдэг л байсан. Олон юм дээр яг одоо би эргээл санахад тэр нь ээж намайг болоогүйгээ голоод байгаадаа биш улам ингээд өстой юу яаж өгж байгаа байхгүй хөөргөдөж өгж байгаа байхгүй. Одоо ээж аваагаа дурсах гоё юм аа. Зүудэнд орж ирэхлээр л яг жинхэнэ уулзж байгаа юм шиг тэр өдрөө баяртай явна. Ээж аваа хоёроо зүудэлсэн гэвэл. Төрсөн нотагийнхаа анталаши төвшин авихаа хансэтгэли Түлсэн алыхаа хандуулши төнөж данда явахаё масан орсагалгалыхаа ангосши ойхан ээжихэ хэнсэтгэли Оратын дунийха ангайшин ойраж данда явахаё масан Оратын дунийха ангайшин ойраж данда явахаё масан Хангайхан ууласши боинтай хоёрыгоо хан түшэгэлээ толгын гурва ханчулуши тожда хамт явахаё масан толгын 한줄로시 터치다 함 야와하요 마산 Ер нь монголчуудаас хэлдэг шүү дээ. Зүүдэнд ингээд жи аав хоёр авч юм уу хайртай хэнийг орж ирэхээр буян нэгч гэнэ гэж боддог. Зүүд ер нь хүнийг жаргаадаг заримдаа тий. Зарим зүүд хүнийг ер нь жаргаадаг. Уулзахыг хүссэн хүн болгонтой уулзаж яг тухайн цаг мөчид буцааж аваачдаг юм шиг.
Ер нь одоо орчин үеийн квантын физикийн онлоорч гэсэн ухамсар материалын ертөнц хоёр бол нэг юм биш үү гэдэг энэ асуудал гараад байгаа. Тэгээд ер нь их олон юугаар энэ бас өөрөө нотлогдоод байгаа байхгүй юу? Саяхан одоо шинэ юу эрдэнэтэд фотоны яг бодит дүрсийг зурагжуулж авлаа штэ. Юу саяхан байхгүй. Тэгээд тэрийг ингээ фотоныг цаашаа хуваагаад ахлаар өөрөө зүгээр л энерги хоосон орон зай байгаа байхгүй. Одоо манай бодит шишинд хоосон чанар гэж манайхан шоолол энийг л үүдэг. Тэгсэн тэрийг өнөөдөр физикчид дэлхийн хамгийн нарийн технологи ашиглаж ийж тэр хамгийн наривчлалтай зургийн юу одоо хэрэгслүүдийг ашиглаж ийж энийг ингээд тэгээ тооцоолох машиныг ашиглаж ийж тогтоож байгаа байхгүй. Тэрийг будын шашинд аль хэдийн хилцэн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний зүуд гэдэг чинь бас яг бодит биш гэж хэлэхэд бас хэцүү юм байхгүй. Би одоо ингээд Тэнгэрийн хамаагүй хальцсан юм ярьж иж магадгүй. Гэхдээ бидний бодол чинь бас бидний л амьдрал байхгүй. Ер нь таа ч гэсэн өөрөө бодолд амьдралаа яаж төлөвлөж чинь амьдрал чинь тэгж явж байгаа үстэй. Таны амьдралын одоо ингээд сүбдээ юуг байгуулад явъя гэдгийг та эхлээд толгойдоо төлөвлөсөн. Түнс энэ эхлээд байгаагүй үстэй. Таны толгойд эхлээд бодол төрөөд энийг та хэрэгжүүлээд явж байгаа үз. Тэгэхээр таны бодол ч айгүй бодиттой юм байгаа үз. Ингээд бодглохлоор тэр зүуд гэдэг чинь бас тийм хоосон зүйл биш байж магадгүй. Тэр нь би нэг мухар сүсэгт итгээд яв гэж байгаа биш. Таны амьдралын бодит мэдрэмж тэр тархин дотор чи өөрөө тусгал болоод орж ирж байгаа. Тэр чинь та амьдарж байгаа амьдралын чинь нэг хэсэг байхгүй. Тийм учраас одоо ингээд ялангуяа зүудэнд ээж аав эднэр орж ирэхэд бол надад яг л бодит юм шиг л. Би өөрөөр бодитоор одоо байх боломжгүй юм чи. Надад байж болох хамгийн бодит тусгал тэр байхгүй. Зүудлэх дуртай. Ямар нэгэн ээж аваагаа зүудлэх боо баяр шүү дээ. Ээж жаал зүудлэх юмсан гэл тий. Хаяада их өгүүлнэз. Өгүүлнэ шүү дээ. Гэхдээ мэдээж их өгүүлэн тэгэл ингээл хүмүүст ирэхлээр ингээл өгүүлээл өгүүлдэггүй бол муу ч юм. Тэрэндээ биш. Ерөөсөө ингээд бүх юм өөрийн цагтай. Тэгээ тэр бид нар хамт байх олдсон цаг чинь л олдож болох байсан хамгийн том хувь тавилан байгаа. Тэр олдсон нь өөрөө хосгүй том аз байгаа байхгүй. Тэр олдохгүй байх байсан магадлал айгүй өндөр байхгүй. Нөгөө амийг олж төрнө гэдэг чинь будаа дээшээ харсан зүүн дээр бузаа тогтохтой адил. Будаа тогтохтой адил гэдэг байгаа шүү дээ. Тийм ховор юмдаас манай ээж аваа хоёр бодит хүн болоод би бодит хүн болоод бид нар тэнд донд нэг цаг орон зайг хамт хуваагаад байж исэн чинь өөрөө олдохгүй хувь тавилан байгаа. Тэгэхээр тэр угаасаа бүрэн дуустлаа үргэлжлэх боломжгүй. Тэгвэл би тэр байсандаа баярлах хэрэгтэй байгаа. Бид нар хамт байсан. Миний оюун санаанд, миний хүүхдүүдийн оюун санаанд тэр хоёр маань одоо болтол байгаад байгаа нь өөрөө гайхамшиг байхгүй. Хин нэгэн мэдээж хизээч хэрэгжихгүй зүйл ах л та. Гэхдээ асуумаар санагдаад байна л да танаас. Нэг хүслээ хэлээ. Өөрийн чинь хүсэж байгаа цаг хугацаанд аваач. Хин нэгэнтэй уулзахыг хүсэж байгаад тэр хүнээ хэлвэл та ямар цаг хугацаанд эргэж очих байсан бэ? Өнгөрсөн цаг хугацаанаас. Ахаал ямар өнцгөөс харахаас шүү. Мэдээж хэрэг ээж автагаа байх үе бол юугаар цайлшгүй. Гэхдээ өнөөдөр би жишээлбэл дипломат үнтэй. Тэгэхэд би дэлхийн 2 дугаар дайнд дуусаад дэлхийн 2 дугаар дайны үеэр 42 оноос нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулах том яриа хэлцээ явагдаад эхэлсэн байд. Тэгээ тэр дайныг түргэн дуусгах юмсан. Тэр эвтэй зохиролтой ертөнцийг байгуулах юмсан гэдэг тэр их хүний ам золиосоор тэр
ухамсарлал ойлголтод хүрж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нэгдсэн үндэсний байгууллагыг дэлхийн 2 дугаар дайнд орсод байгуулж байгаа байхгүй юу? Тэгээ яг тэр үед ингээд явж очиод дайн тулаан гарна гэдээ ярих юм бол тим юм ярьж байгаа хүнийг бүгд үзэн ядах байсан. Юун дайн тулаан бэ? Юун зэвсэгт мөргөлдөөн бэ? Ханаагүй байгаа юм та нар чинь. Тэгээ тэр цаг үед одоо би мэрэгжлийн үний өнцгөөс ярьж шүү дээ. Матлаас ярьж байна. Тийм. Нэг аваачаад хүмүүсийг өнөөдрийн хүмүүсийг тэр өөр амьсгал дундор нэг оруулаад гаргаад ирэх юмсан гэж боддог. Ээжийн хүү талаас хариулбал. Ээжийн хүү талаас хариулбал тэгэл ээжигээ тэрэл нэг басгал гоё шүү дээ. Тэр бол тэр бүх үе мөч бол бүгдээрээ сольшгүй авчирвал би нэгийг биш тэр чигээр нь л авчирмаар байна. Шууд шуналтмаар байна. Манай ээж нөгөө дунд говийн хүн болохоор ер нь тэр урлаг соёл өөрөө их сонирхдаг. Эмч хүн байсан. Монголын гавьяат эмч. Англи хэл анх эхлээд таны үед яг 4-р ангиас сурч эхэлсэн гэд нэг 16 оны нэг ярилцлаганд та дурдсан байсан. Англи хэл сурах эхлэлийг 4-р ангид ээж танд тавьж өгч ирсэн гэдэг юм бэлээ. Энэ түүхээ бас хуваалцвал. Тухайн үеийн одоо та чинь тухайн үеийн 4-р ангид чи хэдэн онд байсан юм бэ? Таны үед одоо 4-р анги. Наадах чи нууц өмнөх мянганы тухай ярих гээд яг одоо чи миний яг насыг бичих гээд байна шүү дээ. Нууцаа. Тий, өмнөх мянганы тухай өмнөх 100-ны тухай ч биш мянганы тухай ярих гээд. Юу би нэг орос сургууль зорж ирсэн юм л да. Тэгэхээр орос сургуульд чинь 4-р ангиас англи хэл заадаг. Тэгээ англи хэл ороод эхлэхэд манай ээж яг минийх англи хэл сурах хэрэгтэй. Энэ маш хэрэгтэй шүү гээл. Тэгээ тэр үедээ одоо Dixon-ы ном гээл англи хэл сурах. Өөрөө тэр номоор сурах гэж оролдоод байсан байгаа. Ээж тань уу? Тий, тэр чинь социализмын үед хүмүүс тэгж англи хэлмэл сурах гэж оролддгоо байх үед л ээж надад тэрийг номыг авчирч өгөөд автаа ярьж байгаа тийм нэг чамдан шиг нэг хөрхөн бактериол одоо пянц тоглуулагч байдаг гэсэн. Тэр пянц тоглуулагчийг авч өгөө. Тэнд тэр нөгөө Dixon-ы англи хэлний хичээлүүд гэдэг. Тэр пянзыг ээжд байдаг л байсан. Тэгэл тэрийг ингээл тавиал сонсгоол. Тэгээ би өрөөч нэг сурыг барья гэж бодсондоо биш. Нөгөө ээжийн тэгээд нөгөө пянц тоглуулагч аваад өгчихлээ. Тэрийг тоглуулах гээд. Ингээл сонирхол сонсчоо. Тэгээ өөрөө тэрэндээ дуртай болсон юм шүү. Түүнээс одоо нэг ингээл болъё гэж биш. Тэгэхээр л одоо ээж аавын хүүхдэд өгдөг тэр хүмүүжил өөрт нь ингээл анзаарахгүй толгойд айгүй их юм хийж идэг байгаа байхгүй. Тэгэл өнөөдрийн та бид нар гэдэг чинь ээж аавын бүтээл л байгаа байхгүй. Бүр яг зөвхөн биологийн утгаараа биш. Оюун санаа ухамсарынхаа утгаар л яг л ээж аавынхаа л бүтээл байж байгаа. Тэгэхээр таны боловсролд бол ижи тань их нөлөөсөн юм биш үү? Манай аав ч гэсэн амар нөлөөсөн. Одоо ингээл манай аав бол өөрөө жолооч юм шүү дээ. Гэхдээ яг дэргэд 1-ээс 3 дугаар анги хүртэл бол яг хамт хичээл хийсэн шүү. Тэгээ суулгаад сурахчтай юм. Тэгээд суугаа сурчихлаар дараа нь ингээд суухгүй хүүхэд юм чи гадаа гарахыг л бодсон шүү дээ. Төрхөн гадаа гарах гэж хичээлээ түргээ хийдэг. Түүнээс хичээлээ хийх гэж хийгээд байгаа биш шүү дээ. Төрхөн гадаа гарах гэж хичээлээ хийгээд байгаа байхгүй. Тэгэл хичээлээ хийхгүй гадаа гарахлаар нэг юм ингээд дотуу санагдаад тэгж хоёрын оронд нэг юм араас сэтгэлийн татаастай гадаа тоглож яснаас гэл яг ингээл хийжээж гарч сурчаа. Тэгэл тэр насны тийм зуршил болчт юм лээ. Тэгэхээр ээж аавын тэр бүтээж өгж байгаа тухайн хүн гэдэг чинь өөр айгүй чухал байгаа байхгүй. Яг тэр ухамсар нь бүрлдэж байгаа үед би эргээл бодож байхад ер нь бол ээж аав үнэхээр гол суурь тавьж өгдөг. Хүн өөрөө бол мэдээж өөрийнх нь оролцоо байдаг. Гэтэл жижиг амт ч тийм. Ээж аав бол агуу том байхгүй. Таны хувьд л яг ингээд унган хотын хүүхэд байгаа даа шүү дээ. Тэгэхээр таны аав ээж бас таныг Монгол ахуйтай нэлээ ойр үсгий гэдэг үгнээс бас 100 болго амралтаар магадгүй хөдөө ойрчдаг байсан юм шиг байгаа.
таны хувьд одоо хотын хүүхдээ жиж эмнэг сургадаг байсан гэсэн. Эмнэг сургана гэдэг бол одоо хэр баргийн аавын хүүг юм болоо хийгээд идэг ажил бол биш шүү дээ. Бас чанга шүү дээ. Оо чанга. Би ч хоёрыг сургаж үзсэн хүн шүү бас нэр. Одоо энэ бол манай хөдөөний хамаатнууд хүмүүс намайг ингэж ярил инста хутлаа бодож ийн гэж ярина те. Гэхдээ үнэн би миний яг дээдлийн ах надаас яг 10 ах байхгүй. Бид нар дөрвөлээ гэхэд миний дээдлийн ах надаас 10 гэхлээр манай нөгөө айгүй зайтай байгаа үстэй тий. Тэгээд миний яг дээдлийн ах хөдөө дандаа явж амардаг байсан. Тэгэл нөгөө ирээл нэг л өстой жинхэнэ баатарлаг түүхээр шүү дээ. Өстой нэрэ тэгсэн ингэсэн тэр ахынд очиод ингэсэн морь унсан энэ тэрэгэл тэгэхээр чи ингээл тэрэнд автж байгаа юм чинь. Тэгэл хөтөө явж үзмээр санагдал бас хүмүүст тэр ахыхаа ярьж байгааг ярмаар санагдал. Тэгээд нэг 7 дугаар ангиасаа би ер нь дунд хоёр бол байнга яваад зуныхаа амралтаа амраад эхэлсэн. Одоо миний толгойд байдаг хамгийн гоё дурсамжуудын нэг би жоохон байхтай нөгөө аавч нь лүнгийнх тэгэл ээж аав хоёртай лүн явж исэн юм аа. Тэг би одоо бүдэг бадаг санаадаа би мотоциклаар явж исэн болов гэж бодоод байдیں۔ Одоо планет улаан мотоцикл байсан баг. Тав мав гэж ингээл чи ингээд насны яг хэмжээ хязгаарыг ингээд тэг явааны үе гэхлээр ч одоо тэгэхэд би жоохон байсан ч гэсэн бас л яава үтцсэн юм байгаад байна шүү дээ. Манай улаан автобус Шкода улаан автобус барьдаг байсан. Тэгээ тэр үеийнх л гэж бодглохлоор тэгсэн юунд лүнрүүл явж байхад их удаа явсан. Тэр чи одоо уг 120 км гэхдээ тэр үед чи нөгөө хацсан байхгүй. Бүтэн өдрийн л ажил болж байгаа байхгүй. Тэгэл тэр тарийн талбайгаар л дайрал өнгөрч исэн юм. Тэгэл надад айгүй сонир санагдал. Ийм их тариа байд юм бах таа гэл. Тийг яад юм бол хүүхч мэдгүй ш тэрнээс одоо Улаанбаатар ургуулаа гурил юм гэж мэдэхгүй ш. Тэгэл энэ ямар учиртай болов л гээл гайхал явжсэн. Тэгээд лүнд очиод эмээ өвөө дээрээ очиод өглөө яг сэрсэн үхэр мөрөөл сэрж байгаа байхгүй. Тэгсэн чи яг ингээл гэрийн хаяа сөхцөн. Гэрийн хаяагаар нар тусаад гэрэл ороод ирцэн. Тэгэл үхэр мөрчөө. Тэр Монгол ах уу яг миний толгойд ингээд ээж аавын одоо хамт явж исэн дурсамжаараа үлдчихэж байгаа байхгүй. Тэр чинь хамгийн юм эрхэм гоё дурсамжуудын нэг. Тэгэл эмээ өвөө надад одоо ингээд үнцэнтэй миний гэр бүлийн бүх хүмүүс л яг тэр дурсамжинд явж байгаа байхгүй. Тэгээ бөшөө нэг юм би санд тэнд анх удаа мэлхий гэдэг юм үзэл. Тэгэл ээж хүн чинь миний хөө тэр мэлхийг хараа гэл ингээд хүүхдээ юм сурах гал юм ертөнцтэй танилцуулаад байна шүү дээ. Тэгэл очсон ч нэрээ нэг юм том хувинтай усны дэр гээд нэлийн том бэлхийл явж байна. Хүүхэд тэр одоо том биш л байсан байлгүй. Тэгээ хүүхэд байхад бол тэр надаа том харагдчихэж шүү дээ. Тэгээд нөгөө өвөгийн авдар доороос нэг юм үхэр огдоо гарч ирээл. Тэгэл хөөх гээд тэгээд нөгөө монголчууд бэлгшээгээд үхэр огдог гэрээс хөөдөггүй. Тэгээ тэр нь өө эрхэлсэн бид нар бүгдээр сууж хачил гарч ирээл юм ичээд гүгээд буцаа орчдөг. Тийм л байсан. Тэгэл тэр болгонд одоо ингээл тэгэхэд л хүүхэд наснаасаа жишээлбэл үхэр огт нь энийг монголчууд эрхэмлж тэ хайрлаж явдаг тэ бэлгшээж идэг гэл чи монгол соёл байхгүй. Тэгэл сүүлдээ энтэй чинь зүгээр л миний ингээд ижил дасал болцсон. Миний одоо өв соёлын хэсэг болцсон байж байгаа байхгүй. Таны хувьд бол бас үндсэн одоо монгол хэлнээс гадна 5 хэлээр ярьдаг. 5 хэлээр хэл сорно гэдэг бас л амаргүй шүү дээ. Гэтэ мэдээж хүн болгон одоо нэг хэл сорох өөр ингэсэн арга барилаадаг байх. Та яг ямар арга барилаар сороод байна? Гэхдээ амархан бол ёстой биш. Өөр хэлийг сурахад хүртэл хэцүү байхгүй. Амаргүй үнэхээр амаргүй. Тийм бооз. Ялангуяа монгол хэлийг бүр наривчлаад сурах юм бол монгол судлалаар төгсөж байгаа монгол оюутнууд зөндөө байгаа ш. Та бид нар монголынхаа зөндөө юмыг мэдэхгүй байгаа. Тэгэхээр тэр чинь өөрөө тэгээ тэр хэлтэйгээ цаана бас айгүй нарийн уялдаатай байна. Яг тэгвэл оюун ухамсартаа бид нар тэрийг томьёолоод кодлоод аваад үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь өөрөө тийм
амар зүйл биш аль ч хэл. Зүгээр тэгэл тэрний ард нөө төрөний хэлдэг төвчээр хөдөлмөр хоёр л ялалт. Түүнээс ингээд амархан нэг ийм нууц үүд ямар ч нууц байхгүй. Зүгээр л Тэвчээр хар хөлсөө цутуулаад хөдөлмөрлөхөл тухайсан. Камбож хэл. Монголд ер нь яг камбож хэл сурсан хэр олон хүн байт юм бэ? Надаас өөр хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо Монголдо камбож хэл мэддэг цор гац. Цор ганц бөгөөд би хамгийн лав ойрын 100 жилдээ хамгийн сүүлийн хүн болов гэж бодоод байгаа шүү дээ. Яаж явж байгаа та сурцын камбож хэлийг? Би нөгөө Моист 88 онд чи ерөөсө гадаадын хуваар мөр гэж байхгүй болж эхэлсэн байхгүй. Тэгээ би Моисийн 4-р группээр өгөөд эдийн засгаар шалгалт өгөөд тэнцээд банк санхүүгийн ангид орсон байсан. Гадаадын хуваар нь ганцхан хуваар Москвад МГУ-гийн политэкономи анги байсан. Тэрийг алтан медальтай төгссөн хүүхэд ямар ч шалгалтын үгүйгээр шууд авчих байгаа байхгүй. Тэгээд би энд сургуульд Моист орсон байж байгаа л тэгэл хөдөө нөгөө нэг тарианд хүүхдүүд явдаг штэ. Тэгэл сангийн аж ахуй явна гээл пүги мөги юм бэлдээл байжсэн чинь нэгдсэн чил гадаад яамнаас уцтаад. Тэгээ оюутнуудын хувийн хэргийг очиж үзээ тэндээс нэг оюутан олон улсын харилцаанд явуулна гэдэг гадаад яамнаас хүн явуул судлуулсан байгаа байхгүй. Тэгээд тэр хувийн иргэнүүд дотроос миний хувийн иргэл одоо гарч ирсэн юм шүү. Би ч юм бол одоо зүгээр л ингийн жолоочийн хүүхдтэй. Тэгээд тэнд бол очиод тэр олон хүүхдийн хувийн иргээс үзэхэд яг минийхээс нэг онцлог нь бол би тэр үед бол англи хэлний олон олимпиадад ороод төрүүлсэн. Миний хувийн ирэг дээр бол энэ хүүхд ингээд англи хэлэндээ сайн тэр математик физикийн олимпиадад байнга оролцдог байсан, зургийн уралдаанд оролцдог байсан. Өөрхий манай бас 10 жил төгсөж байгаа багш тэр бүгдийг ингээ олж хараад бичээл өгсөн байгаа байхгүй. Тэгэл олон юмны нийлбэр нэг цэг дээр ирж зангидагдж байгаа байхгүй. Тэгэл намайг сонгосон юм шиг үлээ. Тэгэл гадаад яам дээр автагаа хүрээд иргээл тэр үед чинь гадаад яам гэдэг чинь ер нь ингээл би урдуур нь айгүйх явдаг байсан л та. Би нөгөө 120-д манай гэр сургууль чинь тэр одоо Отгон тэнгэр сургууль нэг төр сургууль, Орос нэг төр сургууль гэж байна. Тэгээ тийшээ явна. Тэгээ тийшээ явхад яг гадаад яамны урдуур айгүйх автобусаар явдаг байсан байхгүй. Тэгэл тэнд Монгол улсын социализмын хамгийн гоё машинууд нөгөө Мерседес эдэр чи тэнд л зогсон штэ. Өөдөнд нь тэгэл энэ ч гоё газар юу юм бол мэдэхгүй штэ. Яадаг газрын ч тэгж л боддог ш. Тэгсэн чинь харин дараа нь автагаа яваалаач чи яг тэр газар ч очиж байгаа юм чи. Тэгэл танаа хөө гхмээр хэл үзэх болсон л гэх. Тэгэхэд аптер хоёулаа гхмээр гэж юуг мэдэхгүй байгаа юм чи. Тэгээ манай ээжийн дүү Моисийн багш байсан. Тэгээд тэрлээ уцаж байгаа юм чи. Энэ Khmer гэж юу байна гэдгсэн чи энэ Камбожийн хэл шүү дээ. Наадах чинь боддын шашинтай. Тэгэл Моисийн багш хүн өөр байгаа байхгүй. Наадах чинь боддын шашинтай биднэрт ийм ээлтэй сэтгэлгээ шашинтай дорны орон сайхан ш дээр наваа судлах хэрэгтэй шүү дээ. Тэгэл би энэ Камбож юм байна гэж л ойлгосон. Тэгэхээр бас тухайн цаг үед яг ингээд гадагшаа дотгошоо сургалтаар ч юм уу солилцоогоор явуулах байгаа сурагчтай бас маш сайн судалдаг байж тээ. Одоо тийм л юм байлгүй би. Эсвэл таны багш таны тодорхойлтыг маш сайн бичиж өгч байна. Манай багш бол би бол дараа нь тэгж бодд юм аа бас. Яг тэгвэл яг тэр үедээ л нэрэл би 10 дугаар ангийн хүүхэд гэхэд англи хэл дээр дуу муу бичдэг гэсэн байхгүй. Тэр нь одоо онж биччихсэн хэцүү шттэ. Гэхдээ англи хэл дээр дуу бичих гээд байна гэдэг чинь 10 дугаар ангийн тэр үеийн хүүхдүүд бол сэтгэлтэй. Тэгээ би нөгөө барууны тэр үед харин яг үнэ монголчин Санромо Манромо Итали сонирхдаг хамгийн одоо барууны дуун л Итали дуу байдаг байхад
манай найзууд би бол дандаа одоо яг англосаксон соёл тэгэл яста нөгөө AC/DC, Depeche Mode, Duran Duran гэнээр тэр үед ерөөсөө хүмүүс сонирхдаггүй байсан. Тим хөгжим дуунуудыг сонирхдаг байсан. Одоо л та гитартаа бол ер нь олон жил найзалж байна энэ хөө гитартаа. Үгүй би тэгээд дараа нь нөгөө ингээл найзтайгаа гитар тоглох гэсэн болохоор манай эхнэр нэг тоод байж одоо болоо чи нэг гитар тоглоно гэж юу гэдэг ингээд тэгээ би бүр тоглохоо болцсон байсан. Оюутан байхдаа л нэг 2 дугаар курстэй одоо эхнэрийгээ фаналж явах үед жоохон тоглоо. Тэгээд нөгөө хүн чинь үнэлж таахгүй болохоор тэр чигээр болчихгүй. Маш олон жил болсон. Тэгсэн чинь харин 30 гарсны дараа манай эхнэр өөрөө надад гитар аваад бэлгэлжтэй. Баяраа. Мань хүнтэй төрсөн өдрөөр тэгэл би гайхгүй үгүй эн чинь хамгийн тоодгүй хамгийн мялдаг байсан юм чинь. Өөрөө гитар аваад тэгэл буцаагаад жоохон тоглож эхэлсэн. Түүнээс бараг одоо 15 6 жил гитар тоглоог орхисон байсан. Тэгээ одоо бол яг хай тоглоно. Don't know much about history, don't know much biology, don't know much about the science book, don't know much about the French I took, but I do know that I love you, and I know that if you love me too, what a wonderful world this would be. Oh, I don't claim to be an A student, but I'm trying to be, or maybe by being an A student, baby, I can win your love for me. Түүхийг би лавтуу хийж мэдэхгүй, толгой биологоос юу ч үлдээгүй, түмэн боцыг би бас сандаггүй, түгэмэл хэлнээс нэг ихч мэддэггүй, гэхдээ чамд хайртайгаа би мэдээ, гинхэн сэтгэлийг чи хуваалцдаг бол гайхамшигт нартын сайхныг би мэдрээ. Оо онцгийн эзэн гэж би худал бурхгүй, онц болох гэж гихтээ хээчэн, онцорлох там болох аваас нэрэ би чин, амгүй хайрыг чин булах юм билүү. Гэртээ зүгээр тоглоод байдаг байж хүн амтан сонсож яана гэдэг ингээд бодглохлаар яагаад гэдэг алдаад байдэ. Тэгэхээр жүжигчин байна гэдэг айгүй хэцүү ажил байгаа үстэй. Ямар ч үед ингээд алдах хэрэггүй. Алдсан байсан ч тэрийг анзаарахгүй өнгөрч чадна гэдэг чинь том юу юм бэ шүү дээ. Би алдчихлаа гэж ингээд бодсоор байгаа тэр дараагийн юм дээр алдаа авчиж байгаа байхгүй. Та Камбож ундаа манай нэвтрүүлэгтээс хамтарч ажиллаж байгаа. Энэ Камбож ундаа юм уу? Оо. Юу тийм биш үү? Камбож ундаа энэ нөгөө сахаргүй тэгээд хоргоожуулна ашигтай бактериас төсдөг. Гэхдээ Камбожа гэж байна. Камбож. Таны яг хэлээ. За тийм байна. Таны ажлын өрөөгөр зочлоход маш их ном тохимол бичиг цаас байдаг. За үүний хажуугаар бас нэг анхаарал татсан зүйлүүд нь спортоор таныг хичээлдэг юм уу гэж харсан л да. Баг багтаа бол би хичээлдэг байсан. Тэгээд дахиад ер нь 18 хүртэл бол жудоогоор хичээлсэн. Тэгээд 10 дугаар ангидаа ороод за би нэг 9 дугаар ангидаа хэд хэдэн тэмцээнд 1 дугаар байр эзэлж үзээгүй. Гэхдээ 2, 3 дугаар байрууд бол эзэлж байсан. Медалид нар авчлаа. Тэгээс үлдээ 10 дугаар ангидаа ороод яг одоо жудогийн найзууд миний насны найзууд хамт секцэнд явж исэн. Одоо энэ манай Шигшээгийн үеийн тамирчид манай Шигшээгийн багш Болдоотор, Халиуны Болдоотор домог хүмүүс шүү дээ. Нэг секцний хүмүүс байхгүй. Хамтдаа бэлтгэл хийж дээр бэлтгэл хийгээ явж исэн гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр тэгж жаад би 10 дугаар ангид ороод сургууль соёлоо бодно гэж орхицээ. Тэгэл тэрнээс хойш Москвад нэг хэсэг секцэнд явал тэгэл бүр орхисон да. Тэгээд бараг 17-8 жил барилдаагүй байж байгаа л дараа нь манай найзууд хурж ирээд зүгээр л одоо бэлтгэл хийгээл явдаг юмс. Манай өөрөө чи хардаг бол тий гател вентел байгаа бас хаяа юу. Гател нэр орж ирдэг. Юу би тэгээд боксер би таныг ус яадаг юм уу гэж харсан байхгүй юу? Яг тэр чинь стресстэй хэлж байгаа байхгүй харин өстой. Яг тийм юунууд чи өстой жинхэнэ одоо юу гэдэг хаяа үзэлцэл орж ирэхэд тэрнтэй чи хид ноцолцоод ч юм бол стресс ч юм бол дорхноо тайлагдж байгаа юм чинь. Стресс ч бас хариугүй юм байхгүй. Яг тийм хүчтэй юмтай тасгаал тулахад бол өстой амархан байх болчихно. Тэр яг тийм хүчтэй огцом юу өгөхгүй бол харин хоримтлагдаад дарамтлж магадгүй мангас байхгүй. Тэр огцом хурц ачаалж харин юмыг дорн мартуулж байгаа. Тэр шинжлэлийн баяртай холбоотой олон гоё жаргалтай дурсамж мэдээж танд байдаг байх. Аль нэг дурсамжаас нь онцолж манай үзэгчтэй хаваалцвал. Нэг инээдтэй тохиолдол болж ирсэн. Нөгөө манай чинь том одоо газруудад чинь үйлчлэгээний газруудад ёолк нэг дор олон зааланд болж идэг шүү дээ. Тэгсэн намайг нэг ёолконд л орсон биш. Тэгэл төвчрэлтэй өстой чивтэй айтаа хоцроод яваал очихгүй юу. Тэгэл ёолконд яваал орсон миний ер нь таньдаг хүн алгаа. Тэгэл тэгсэн чинь яваал орсон чинь намайг нэг залуу хаашаа суугаал авч орол тэргүүг ширэндээ авчиж суулгацсан. Тэгэл одоо хүмүүстэй мэдлэл ороо суугаал хоолой идэл маска зөөр шампанс кино. Тэгээд намайг өрөөд гаргачлаа. Тэгээ би эндэр дээр нь гараад үг хэлээл одоо хүмүүстэй шинжилгээ мэдлэгээ дээр тэгшүүлэл бөө юм болол сууж исэн чинь манай туслах орж ирээд дараа таныг нөгөө ёолкныхан чинь хүлээгээд байна штэ. Би гайхаад энэ биш юм уу гэсэн чинь та энэ ямар ёолкон дөр таныг өөр газар зүгээр өрсөн бахал гэж бид нар ойлгоод яваад байгаа штэ. Энд биш штэ та гэдэг. Тэгэд өөр хүний ямар ёолконд орсноо бүүм мэд ороод тэгээд тэнд үг хэлж байгаа. Ариг дарсыг авч гараа яваад гэсэн. Тэгээд дараагийнхаа ёолконд орж байгаа юм чинь. Төвчлөлтэй хийх бодоход сайхны ерөөхдөө хөгжөлтэй төв байна да тий. Тий нэг 2-3 жилийн өмнөх л болсон төв. Одоо шинжлэлийн баяр болж байна. Ер нь хөөхд байхад бид нар бол одоо Санта Ова өвлийн өвөө гэдэгт л хөөхд байхдаа л итгэдэг байсан. Таны хувьд ер нь одоо итгэдэг байв уу? Санта Ова өвлийн өвөгийн хөрхөн түүхэдээс одоо та ер нь хаяада өөрийнхөө хүүхдүүд дээр ч юм уу одоо бид нар ч манай аав ээжүүд ч гэсэн өвлийн өвөө болж орж ирдэ штэ. Тий. Өвлийн өвөө болж исэн түүх байна уу танд? Өвлийн өвөө болоод нөгөө хүүхдүүдэд том болсон орж байгаа болохоор мэддэг нөхдүүдээр л орж байгаа. Тэрэн дээр бол тийм сюрприз болж байгаа. Харин миний хувьд жоохон байхад би юу цэцэрлэгтээ явж байхад өвлийн өвөө болол орж ирэл. Тэгэл өвлийн өвгөн гэж ийм хүн байд юм бахтаа гэл ингээл гайхаал. Тэг бэлэг тараагаал. Тэгээд ингээ сайн хараад байсан чинь манай багш Бадан багш гээд манай багш миний аягүй хүндгэж явдаг багш байд юм. Одоо өөрхийн нас орсон. Тэгэл гин Бадан багш байх эмхтэй хүн байхгүй юу? Байх шиг байх. Тэг ямар адилхан тэгсэн мөртлөө тэг өвлийн өвөө гэл ингээл би гайхаал. Тэгэхээр л тэр одоо ингээ эргээ бодглохлоор хүүхэд байхдаа би өвлийн өвөө гэл итгэжил байж л дээ. Тэгтээ үгүй манай багштай ямар адилхан өвлийн өвөө л гэж бодоод байсан шүү. Тэр бол талууд нэг юм бүдэг бодог байдаг. Тэгэхээр нөгөө багш нь өвлийн өвөө болчиход орж ирсэн байна шүү дээ. Тийм багш өвлийн өвөө. Сүүлдээ бол ойлгож байгаа юм чаа. Тэр үедээ бол би ингээл гайх хөх манай багштай яаж адилхан өвөө л гэж бодоод байсан. Тэгэхээр санд. Монгол улсын үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандалсны 114 жилийн тохиож байна. Тэгэхээр ер нь тусгаар тогтнол одоо монгол хүний хувьд хэрэг үн цэнтэй зүйл вэ? Гэхдээ одоо ингээд улс үндэстэн болоод амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн үн цэнтэй л зүйл шүү дээ.
тэр чинь л өөрөө чинь би тийм байж жишээлбэл өхөр огдоо гэж миний одоо ингээд соёлын салшгүй ийм энгийн юм хүртэл би өөрөө тэрийгэ үнэлээд би өөрийнхээрээ байх тэр боломж чи эндээс үүсэж байгаа байхгүй өөр хин нэгний юмд дуусаад алга болчихгүй тэ миний соёлын хамгийн жижиг хэсэг жижиг биш надад айгүй үнцэнтэй тэгээ тэрийг бид нар устгахгүй хэдэн зуун жилээр цаашаа авч явах боломж чи энийгээр үүсэж байгаа байхгүй тэгэхгүй аль нэгэн хэсэг нь ингээл нэг суур гол юмнууд нь үлдээл бусд нь ингээл бүрлзээл нэг нүд бүрлцгэлээр нэг хэсэг нь тод харагдаад бусд нь бүрлзээл алга болдог шүү дээ ингээл уусаал алга болж байгаа бол тэр миний эрхмэлж явдаг эцэг гэхээс өвлж авсан миний одоо хамгийн хайртай хүмүүсийн эрхмэлж ирсэн тэрний одоо өвөг дээц гэл ингээд залгамжлаад тасралгүй явж ирсэн тэр үнд зүйлч ингээд бүдгрээл алга болох байхгүй. Тэгэхээр би тэрнээс нэгийг ч алдахгүй аваад үлдэхийг оролдоод яваад байна. Тэр боломж бүрийн хэмжээгээр энэ тусгаар тогтнолыг дагаж л бий болно шүү дээ. Энэ дээр тэр соёлыг би яг онцгойлж хэлмээр байна. Ягаад гэвэл газар нутаг тэр өөрийн соёлтой байж хүн оюун бодлорооч тустай байгаа байхгүй. Оюун бодлороо тустай байна гэдэг чинь тэр оюун бодлын тусгай орон зайгаа авч үлдэхийн тулд тэр газар нутгаа өөрөө хамгаалж эхэлж байгаа. Миний соёл иргэншлийн орон зай энэ хүрээнд ингээд өрнөд явнаа гэдгийг би мэдрээ тэрийг хамгаалж эхэлж шít. Тэгэхээр тэр хүний оюун бодол гэдэг бол тэр үнэт зүйл гэдэг байгаа чинь тэр оюун бодол дээр л суурилсан хийсвэр ойлголт байхгүй. Гэхдээ тэр чинь үхсэхийг тэгээд нэг хүний асуудал биш. Хэдэн сая хүний тэр бодолтойгоо оршин тогтнох эсхийг шийдэж байгаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг авч үлдэх хамгийн гол боломж чинь тэр тусгаар тогтнол оршиж байгаа байхгүй. За ингээ яриад байвал тантай бүр ингээ ярилцах зүйл маш их байна. Тааш тэгээд нэвтрүүлгийн маань цаг өндөрлөгдөж байгаа шүү байна. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд 24 оноо таны хувьд бас нэг дүгнвэл тэр онцлог он жил байв. 24 ер нь бол шалгуурын жил байлаа л да. Монгол улсад бол одоо шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ үндсэн хууль маань одоо цаашаа хэр биднийг авч явах вэ? Би бол одоо энэ үндсэн хууль би бол энэ үндсэн хуулийн эсрэг байсан. Гэхдээ энэ үндсэн хуулинд би тангаргуур гэсэн. Одоо бол энэ үндсэн хууль нь Монгол улсаас зохицоод яваасаа гэж би хүсэж байгаа. Дэлхийн хувьд бол маш том шалгуурын жил байлаа. Тэгэл ер нь л хэдүүлээ нэг жоох иррационал ийм эвдэрсэн юунд ч ханхаа болсон даж сэтгэлтэй бас байгаад байна шүү. 24 он тэрийг тодтогч харуулж байна. Тэгээд цаашдаа ухаарлын он жилүүд ирээсэй л гэж бодож байна да. За тэгээд бидний урилгыг хүлээн нэвтрүүлгийн маань Зочин аймагт ирсэн сонирхолтой түүхээр аялуулсан танд маш их баярлалаа. 2025 онд улсын орныхоо төлөө олон ажлыг бас бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Сүбэдэцгийн саятай хамт олоос энэ хүндэтгэн баярлалаа. Эрэгтэй хүн яагаад авч болохгүй гэж. Яг гендерийн тэгшүүдлэл ярьцаагаад байгаа үстэй шүү дээ. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэцгийн сайтаас үзэж та бүхэндээ зориулсан бэлтгэж байгаа энэ жил баярын контентын маань өнөөдрийн дугаарыг нөхөрөд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Хольцонбайгийн орооны дарга Зогтоотор өргөдөө орцлоо. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.